За ардчилсан намын шинээр зохион байгуулагдсан үндэсний бодлогын орны хуралдаанаар батлагдсан улс төрийн зөвлөлийн анх дахь хуралдаан өчигдөр төрийн ордонд боллоо. За та бүхэн бүгдээрээ мэдж байгаа манай үндэсний бодлогын ороо бол нийт 200 мянган гишүүдээс сонгогдсон 378 гишүүнтэй байдаг. За манай намын дүрмийн дагуу бол улс төрийн зөвлөл 10% нь тэнцүү хэмжээний тоотой байх ёстой. Ингээд 38 улс төрийн зөвлөлийн гишүүн бол сонгогдож ажиллана. За энэ дотор 5 хүн бол албан тушаалаар ордог. Намын дарга, бүлгийн дарга, улсын их хурлын дэд дарга, хотын намын дарга, ерөнхий нарийн бичгийн дарга гэсэн энэ албан тушаалтай хүмүүс бол ордог. За дээрээс нь бид нар улс төрийн намын тухай хуулийн дагуу гендрийн 40% одоо тэнцвэрийг бол хангах ёстой. За энэ утгаар нь аваад үзвэл манад 15 одоо эмэгтэй улс төрийн зөвлөлийн гишүүн, за 19 эрэгтэй улс төрийн зөвлөлийн гишүүнийг бол үндэсний бодлогын орооноос бол сонгосон байгаа. За энэ удаа бол манай үндэсний бодлогын орооны нийт гишүүдийн бараг 70 орчим хувь нь бол шинжлэгдсэн. За улс төрийн зөвлөлд яг энэ хэмжээгээрээ бол шинжлэгдэн зохион байгуулагдсан байгаа. За улс төрийн зөвлөлийн хуралдаанаар хэд хэдэн асуудлуудыг бол хэлсэн. За үүний дотор яг дүрмийн дагуу манай төр орлон гүйцэтгэгчийг бол 30 хоногийн хугацаатай томилдог. Энэ журмын дагуу бол намын дарга цагтгэрэл даргаас одоо намайг энэ одоо албан тушаал дээр ажиллана уу хэмээн өрсөн байгаа. Тэгээд улс төрийн зөвлөлийн гишүүдийн 72% саналаар бол дэмжигдэж шийдэгдсэн. За энэ улс төрийн зөвлөлийн энэ хуралдаанаар бас манай намын үндсэн 3 том байгууллага болох хяналтын ерөнхий хороо, бодлогын ерөнхий зөвлөл, улс төрийн зөвлөл гэсэн энэ 3 том байгууллагын үйл ажиллагааны журмыг бол хэлэлцсэн. За ингээд танилцуулгуудыг хийгээд улсын их хурлын дэд дарга пүрэв доржоор ахлуулсан ажлын хэсэг бодлогын ерөнхий зөвлөлийн үйл ажиллагааны журмыг дахин одоо боловсруулж хилцэх ийм ажлын хэсгийг байгуулсан 5 хүнтэй. За улс төрийн зөвлөлийн үйл ажиллагааны журмыг хилцэх судлаар улсын их хурлын гишүүн асан Зэ наран туяа гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байгаа. За хяналтын ерөнхий хорооны үйл ажиллагааны журмыг улсын их хурлын гишүүн төвшнгөөр ахлуулж ажиллах ийм ажлын хэсгүүдийг бол байгуулсан байгаа гэдгийг та бүхэнд хэлье. За мөн өчигдрийн хуралдаанаар улс төрийн зөвлөлийнхэнд 2 төрлийн мэдээллийг бол бас танилцуулсан. За намын даргын зүгээс бол ер нь намын дарга, бүлгийн даргын энэ албан тушаалыг бол салгах нь зүйтэй гэд өөрийнхөө байр суурийг улс төрийн зөвлөлтөд бол танилцуулсан. За дараагаар нь ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн улсын их хурлын гишүүнийг игүүлэн татах тухай зохицуулалттай, дөрвөн заалттай энэ хуулийн төслийг бас улс төрийн зөвлөлтөд танилцуулж мэдээлэл хийсэн байгаа. За энэ асуудлуудыг бол улс төрийн зөвлөлийн хуралдаанаар бол ярьсан. За одоо манай намын хувьд бол цаашдаа дотоод эв нэгдлийг хангаад 27-28 онд давхар дараалсан ялдуудыг байгуулахын тулд боловсон хүчний, зохион байгуулалтын, санхүүгийн олон зүйлүүдийг хийж хэрэгжүүлэх ийм шаардлага бол үүссэн байгаа. Тэгээ энэтэй холбогдуулаад бол цагтгэрэл даргатайгаа нэг баг болж энэ ажлуудыг зохион байгуулж ялтанд хүргэнэ гэсэн ийм зорилгоор манай хэрэг хэрэглэх ерөнхий газрын хамт олондоо уулзаж ажиллаж эхэлсэн байгаа гэдгийг та бүхэнд хэлье. За асуулт боловсрол асуучлын дараа нь дараагийн бүлгийн даргийнхаа асуултыг хэлцээ. Одоо тустай байж шээ. За бүлгийн даргын асуудлыг бол намын дарга маань бол өмнө нь 2-3 удаа хэвлэлд мэдгдсэн байгаа. Намын доторх зохион байгуулалтын асуудлаа бүрэн дуусгасны дараагаар бүлгийн даргийнхаа асуудлыг бол бүлгийн гишүүдтэй шилжүүлж өгнө. Энэ асуудлаа хэлцэнэ гэд. Ер нь та бүхэн бүгдээрээ мэдж байгаа. Одоо манай намын дүрмээр манай нам 5 дэд даргатай байх ёстой. За энэ асуудлаа бол 5 сарын 15-ны дотор багтаж хуралдах үндэсний бодлогын хороогоор бол шийдвэрлэнэ. За мөн ерөнхий нарийн бичгийн даргыг бол үндэсний бодлогын хороогоор хилцэж шийдвэрлээд эцэслэх
ёстой ийм асуудлууд бол үлдсэн байгаа зохион байгуулалтын үед. За бусад асуудал нь бол бүрэн дүүрэн шийдэгдсэн. Одоо манай бол хяналтын хамгийн дээд байгууллага хяналтын ерөнхий ороо байгуулагдсан. За даргаар сонгогдсон. Дотроо бол 3 дид одоо хороотой байдаг. Энэ 3 дид хороогоо зохион байгуулсан. Өнөөдөр хуралдаж 3 дид хорооныхоо дарга нарыг бас тус нь сонгоно. За энэ манай хяналтын ерөнхий ороо маань бол нэг талаасаа манай намын одоо үндсэн хуулийн цэц, манай намын дээд шүүх, за манай намын бас дотоод зохион байгуулалтын сонгуулийн ажлыг удирддаг ийм гурвалсан функцтэй байгууллага байгаа гэдгийг бол хэлэх гэсэн. За улс төрийн зөвлөл бол бүрэн бүрэлдэхүүнээр сонгогдсон байгаа. Одоо ингээд үлдсэн 2 асуудлаа шийдэх юм бол манай дотоод зохион байгуулалтын асуудлууд бүгд чигдэрнэ. За аймагуудын хувьд бол одоо анхны хурлуудаа бүгдээрээ хийчихсэн. Дотоод зохион байгуулалтынхаа асуудалтай холбогдуулсан дараагийн хурлуудаа нийт аймагуд дүүргүүдийн хэмжээнд бол хийж хэрэгжүүлж эхэлж байгаа гэдгийг хэлэх гэсэн. Сая намын дотоод сонгуулиар нэлээд олон дүүргүүд дээрээс тодорхой хэмжээний намын хорооны гишүүдийн дэмжигчд гомдолтой байна. Тэгэхээр шинэ гэлзээгийн үедээ тэр одоо зарим дүүргүүд хяналтын ерөнхий хорооны асуудлаа одоо өргөлөө өгсөн байгаа. Гэхдээ тэд нар нь яаж шийдвэрээ гаргах дээр та яаж ажиллах юм бэ? За нэгдүгээр асуудал бол сая манай намыг шинжилэн зохион байгуулахдагт бол манай намын дөрвийн байгууллагууд бол байгуулагдаагүй байсан. За энэтэй холбогдуулаад бол зохион байгуулах зөвлөлгээд одоо 11 үнэтэй өөрөөр хэлбэл төр одоо зохион байгуулахын функцтэй дээрээс нь маргаан таслах зөвлөлгээд 9 хүнтэй ийм зөвлөлүүд ажилласан. Эдгээр бол яг зохион байгуулалтын хугацаанд энэ үйл ажиллагаагаа хийж хэрэгжүүлээд дууссан. Одоо ямарваа нэгэн маргаантай асуудал гарах юм бол хяналтын ерөнхий хороонд өгөөд шийдвэрлэх юм зүйл байгаа. За миний хувьд бол ямар нэгэн байдлаар одоо зөрчилтөө гэж үзэж байгаа эсвэл одоо санал зөрөлдөөнтэй байгаа дүүргүүд дээр гарсан энэ дээр одоо эсэргүүцэд үзүүлээд байгаа бүх гишүүдтэйгээ бол уулзнаа. Дээрээс нь фракцуудын төлөөллөлтөд бүгднтэй нь уулзсан, үндэсний бодлогын орооныхоо гишүүдтэй уулзсан, улсын их хурлын гишүүдтэйгээ уулзсан, улс төрийн зөвлөлийн гишүүдтэйгээ уулзсан. Өөрөөр хэлбэл бид бол дотоод энэ зөрчлөө бол маш богино хугацаанд давж гарах ёстой. За тэгээд харин 28 онд одоо ялд байгуулахын тулд зохион байгуулалтын хувьд нэгдэж ажиллах юм зайлшгүй шаардлага үүссэн байгаа гэдэг хэлсэн. Сая сонгоны айлхан Баян зүрх дүүргийн намын хорооны зарим гишүүд ардчилсан намын сая үндэсний бодлогын хорооны одоо гишүүний сонгуультай холбоотой зардлын талаар авилгатай тэмцэх газар гэсэн мэдээлэл цахим орчинд яваад байгаа. Яг тань мэдээлэл байна уу? Үнэхээр бас актив юм гэсэн. За одоо яг одоо надад бол үнэхээр мэдээлэл алга. Би дөнгөж өчтөр үдээс хойш ажиллаа аваад ингээд дөнгөж ажилдаа орсон байгаа. Ер нь тодорхой асуудлуудыг бүгдийг мэдээлэлээр та бүхэнд хангаж байна. Бид нар 7 хоног болгон энэ 4.11 гэдгээрээ бол намын дотоод зохион байгуулалттай холбоотой, үйл ажиллагаатай холбоотой олон асуудлыг та бүхэнд ил тод нээлттэй хүргэж явах болно. Манай намын сая нөгөө нэг хилцээсийн шийдэх шуулганд сууж байгаа гişүүд хөөе зүрх танаа үндсэн хуулийн дарга гэдэг онцлог гэж ярьсан шүү дээ. Хэрвээ маргааш чуулганд суух юм бол сүйдчихнө. Тийм учраас бид нэр одоо бүлгээ багцлаад маргааш чуулганд суулгахгүйгээр ийм арга хэмжээ аваа гэдэг баг даргийнхаа өмнөөс мэдээлэл хийсэн шүү дээ. За манай сонгуулийн хяналтын ерөнхий хороо гэдэг байгууллага бол намын дотоод асуудлаа шийдвэрлэдэг баг. Гадагшаа ерөөсөө улс төр хийдэг байгууллага бол биш. Тийм учраас хяналтын ерөнхий хорооны даргын тэр мэдээлэл бол манай намын дүрм хяналтын ерөнхий хорооны дүрм үйл ажиллагаатай журам нь одоо гараагүй бэлэн болоогүй байгаа учраас одоо хийсэн мэдээлэл баг гэж би хувьдаа бол бодож байгаа. Ер нь хяналтын байгууллага гэдэг маань бол зөвхөн дотгошоогоо л ажилладаг. Гадагшаага улс төр хийж ажилладаг байгууллага нь бол намыг бүрэн эрхтэй төлөөлөх намын дарга, тэгээд дээрэс нь гүйцэтгэх удирдлага болж байгаа улс төрийн зөвлөл. Энэ шийдвэрүүдийг л бид нар гадагшаага ярих хэрэгтэй. Тийм учраас одоо хэн нэгэн өөр албан тушаалтан намын нэрийн өмнөөс, бүлгийн нэрийн өмнөөс мэдээлэл хийх бол эрх бол байхгүй гэдэг хэлсэн.